За та бүхэн өнөөдөр маш гоё нэгэн IQ тоглоомыг танилцуулъя. За IQ пирамид гэж тоглоомыг маш олон хүмүүс мэддэг байгаа. За мэдгүй хүмүүс нь сайн хараад байгаарай. За энэ тоглоомд болохоор ийм хайрцагтай. За тэгээд тоглоомоо татаж үзье. За энэ болохоор пирамид тоглох үндсэн тоглоом байна. За ингээд энэ дотроо ийм 6 ширхэг номтой ирнэ. За ном болгон маш олон хөлбөртэй байдаг. За ингээд энэ 6 ном дээр бас бүрт нь харъя. За энэ болохоор пирамид үүсгэх одоо дасгалуудын ном. За нэг нь. За энэ болохоор мөн пирамид үүсгэх дасгалуудын ном 2. Энэ болохоор пирамид үүсгэх дасгалуудын ном 3. За энэ болохоор гурвалжин үүсгэх ном 1. За энэ бас гурвалжин үүсгэх ном 2. За энэ болохоор гурвалжин үүсгэх ном 3. За тэгээд эхэлцгээе. За пирамид ингэж нээчихнэ. За ингээд за пирамид үүсгэх энэ бөмбөлгнүүд нь маш олон 12 шиг ийм тэгэхээр ийм бөмбөлгнүүд өөр өөр дүрстэй ийм бөмбөлгнүүдээс бүтсэн ийм дүрсүүд байдаг. За ингээд хүн энэ 12 шиг ийм дүрсийг ашиглаад пирамид үүсгэх хэрэгтэй гэсэн. За ингээд нэг чинь тэрэ пирамида за гурван үүсгэх гэдэг тийм үү? Гурван үүсгэх үзье. За тэгээд за энэ хамгийн том номноос нэг хөлбөрийг авч үзье. Ингээд ингээд мэдээж энэ хамгийн амархан хөлбөрүүд буюу номер 1 ном байгаа. За энэ мэдээж хардаа чинь нэг хөлбөрийг харахад за энэ хөлбөр дээр ингээд ихэнх дүрсийг санаас нь өгсөн байна. Үлдсэн ерөөсөө маш бага дүрсийг би өөрөө олж гин. За энэ болохоор ингээд мэдээж арай амархан хөлбөр гэсэн үг. За ингээд хамгийн арын хуудас нь болохоор хариунууд нь байдаг. Хэрвээ өөрөө хийжээд миний хариу зүг байна уу гэдгийг шалгах юм бол хариуг авч чадна. За ингээд хоёр дахь ном нь болохоор за энэ хардаа ингээд ерөөсөө нийт дүрсийн яг тал дүрсийн өгөгдсөн үлдсэн тал дүрс нь өгдөг. Энэ дүрсийг би өөрөө яаж зөв байгаад байгаа гэдэг өөрөө бодож олно гэсэн. За ингээд энэ бол хоёр дахь хөлбөрийн дунд хөлбөр. За энэ гурав дахь ном нь болохоор бүр илүү багасаад ирнэ. Нүрсээ 3 дүрс өгсөн баг ч гэдэг тийм. 3 дүрс цаана номон дээр өгсөн бол үлдсэн бүх дүрсийг би өөрөө олж багтааж байрлуулнаа гэсэн. За ингээд эдгээр ердөөсөө ном болгоноос нэг дүрс нэг хөлбөрийг авч үзье. За энэ хөлбөрийг авч үзье. За энэ хөлбөр чинь за миний гурвалжин бол ингэж байрлах хэрэгтэй. За энэ эхний дүрс нь энэ байна. За ингээд байрлуулчих. Хоёр дахь дүрс нь энэ байна. Гурав дахь дүрс нь энэ байна. Дөрөв дахь дүрс нь энэ байна. За энэ нэг жижиг дүрс ингэж орж байна. За энэ дүрс ингэж орж байна. За тэгээд энэ дурс ингэж орж байна. Энэ ингэж орж байна. За одоо ингээд үлдсэн ерөөсө дөрвөн ширхэг дурс байна. Энэ дөрвөн ширхэг дурсыг би энэ үлдсэн зайд багтааж байрлуулах хэрэгтэй юм аа. За бодцгой бүгдээрээ. За энэ дурсуудыг ингээд харахад энэ бол нэлээд хэцүү дурс байна тийм үү? Энэ бас айгүй хэцүү дурс байна. А энэ хоёр нь бол арай гайгүй дурс тий. За тэгэхээр хамгийн хэцүү дурсыг их багтаагаад үзье. Энэ ингээд багтаачих. За энэ бас хэцүү дурс тийм үү? Энэ хэцүү дурсыг хаана багтаах вэ? За эсвэл энэ хэцүү дурсыг ингэж багтаагаад энэ дурсыг ингэж багтаагаад энэ дурсыг ингэж багтаагаад өө ингээд ерөөсөө эхний амархан хөлбөр бүхэн ном дээрх нэг хөлбөр ингээл амархан бүтчлээ. За энэ бол хоёр эхний ном байлаа. За одоо ингээд энэ хоёр дахь дунд хөлбөрийн ном байна. За эндээс мөн адил дахиад нэг хөлбөрийг хийж үзье. За энд ингэж урс орж байна. Энэ ингэж орж байна. За энэ болохоор энд байна. За энэ бас энд байна. За энэ энд байна. За энэ. За ингээд ерөөсө тал дүрс нь орсон одоо би тал дүрсээ багтааж гин замд зэрэг хэцүү дүрснүүдээс мэдээж багтаагаад хийжүүл амар байдаг. За ингээд энэ хөлбөр маань ингээд багтаагаад дуусчлаа. За ингээд одоо 3 дахь ном дээр хөлбөр үзэн бүр хэцүү. Ерөөсөө 3 дүрс өгсөн байх жишээ байна. За энэ дүрс ингэж барилж байна. Энэ дүрс ингэж барилж байна. За ингээд 3 дүрс өгсөн ерөөсөө. За өгсөн энэ 8-9 дүрсээ би өөрөө болж багтаах хэрэгтэй. Ер нь бол сайн бодох хэрэгтэй. За энэ хэцүү дүрс. За энэ дүрсийг ингэж тавьчихвал энэ цаана үлдэж байгаа хэсэгт нь одоо би чинь энэ дүрсийг ингэж тавьчихвал энд нэг дүрс энд ямар тавих дүрс байхгүй болох гэдэг наагс шүү дээ. Тэгнийг би буруу тавьсан. Ингэж тавьчих юм бол энэ дүрс яг энэ бөмбөлөг энэ дээр энэ бөмбөлөг байрлаж болж байна гэсэн. За энийг ингэж тавьчих. Ерөөсөө дүрсийг хааж харж байрлаж болно. Хамгийн гол нь энэ гурван л байх хэрэгтэй дүрс. Тэгэхээр надад бол одоо яг энэ тохиолдолд тэгэхээр энэ зайгийг зөв өгөх хэрэгтэй юм. Энэ зайг зөв өгөлвөл дараагийн дүрсүүд нь амархан бүгдчих юм байна да. Ингээд энэ бодлоо. За ингээд 3 номны нэг хөлбөр хийж үзлээ. Ингээд 3 жимаа бүтээж бодлоо. За одоо бүгдээрээ пирамид хийж үзье. За пирамидны
хамгийн амархан хувилбар номноос нэг хувилбар хийж үзье. За энэ нэг хувилбар. За энэ болохоор ингэж байгаа шүү дээ. Энэ хамгийн доотлыг. Юу пирамид бол ингээд 5 давхар байгаа. 1 2 3 4 5 давхар. 5 давхараас бүтнэ. За энэ 5 давхарыг одоо энэ 12 дурсаараа биелүүлэх хэрэгтэй гэсэн үг. За энэ болохоор ингээд өнгөөр ялгаад ямар дурс хаан байрлагыг заадаг юм байна. За тэгэхээр за энэ пирамидны маань доотлын суурин дээр ингээд хөрөлөд өгсөн гэдэг. Ингээд энэ болохоор том пирамид. Энэ жижиг хэсгээр бас жижиг пирамид эвлүүлж болдог гэж. За одоо энэ хувилбарыг том пирамидын хэлбэр дээр хэсгээр эвлүүлнэ. За тэгвэл хамгийн ихний дурсыг харцгаая. За энэ G үсгээр дэмжсэн ихний дурс нь энэ байна. За энэ болохоор ингэж байрлана гэж. За дараа нь энэ ягаан E үсгээр дэмжсэн дурс маань энэ байна. Энэ ингэж байрлана. За дараа нь H үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. За дараа нь D үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. За дараа нь D үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. За ингээд суурийн давхрыг хэлээ ном дээр зааснаар эвлүүлчихлээ. За дараагийн давхар дээр нь A үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. C үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. За L үсгээр энэ дурсыг дэмжсэн байна. За ингээд энэ болонгийн энэ дурс тодорхойгүй энд ямар дурс байх вэ гэдэг нь нэг хин ширхэг ийм бөмбөлөг байдаггүй. Тэгэхээр энд ямар дурс байхыг хэдүүлээ дараагийн давхараас нь харцгаая. За дараагийн давхар дээр болохоор шар өнгөтэй энэ дурсыг ингэж байрлуулсан байна. За одоо ингээд үлдсэн энэ 3 шиг дурсыг би өөрөө хаанаас байрлах вэ? Тэгэд яаж ингээд энэ 3 дурсыг ашиглаад би энэ пирамидыг бүтэн болгох хэрэгтэй байна. За тэгэхээр энэ 3 дурс маань яаж байрлуул бүтэн болох вэ? За энийг ингээд тавьчихвал энийг ингээд тавиад энийг ингээд тавьчихвал өө ингээд пирамид маань бүтчихлээ. За энэ мэд пирамидны дасгалын номноос хамгийн амархан хувилбаруудыг нэгэе. За ингээд пирамидны хувилбарууд ерөнхийдөө цааш тамиг хүндрээ юм. За ингээд харъя л да. Хамгийн ихний хувилбар гэхэд одоо энэ 423 хувилбар гэж байгаа. Ерөөсөө хамгийн ихний давхар, хамгийн доотлын давхрын ерөөсөө энэ хідэн дурсыг өгсөн. Бүх дурсууд нь өгдөг. Тэнгүүд бас бүх дурсаа ярэ ашиглаад пирамид үүсгэх хэрэгтэй. За тэгвэл одоо бүр хэцүү хувилбар нь хамгийн доотлын дурсанд ерөөсөө хамгийн доотлын давхарт нь ерөөсөө хоёрхан дурс л өгөгдсөн байна. Энэ хоёрхан дурсыг зааснаар нь тавиад үлдсэн бүх дурсаараа би пирамидаа эвлүүлэх хэрэгтэй гэсэн. Ингээд хүндрээд эхэлнэ. За тэгээд бүх насны тоглож болох эко пирамид гэхийн тоглоом нь хүний логик сэтгэлгээ, орон зайн, баримжаа, хэлбэр дүрс, ялгах, төсвөр төвчээр шаардах, төсвөр төвчээр суулгах, анхаарлаа төвлөрүүлэх, замун цаашлаад асуудлыг шийдэх ур чадвар суулгах гэх мэт маш олон төрлийн дооч холбогдолтой ийм маш гайхалтай гоё тоглоом байна.